Айлын хашаанд юм уу замын хажууд ургаж байгаа наран цэцгийг та харж ийсэн үү? Хэрвээ тийм бол наран цэцэг ургахдаа үргэлж нарлуу харж ургадаг болохыг анзаарсан байх. Шинэхэн ургасан наран цэцэг өглөө эрт зүүн зүг рүү харсан байдаг ба нарыг даган бүтэн өдрийн туршид аажмаар баруун зүг рүү эргэдэг. Улмаар шөнө болоход буцаад зүүн зүг рүү харж маргааш нарыг угтахдаа бэлтдэг байна. Наран цэцэг яагаад ингэж нарыг дагаж эргэх юм болоо? Учир нь тэд хэдий чинээ их нарныг ирээл авна, төдий чинээ сайн ургах болно гэдгээ мэддэг юм. Харин наран цэцгийг тасалгааны орчинд ургуулах юм бол нар дагаж эргэх зуршлаа тэр дороо орхидог. Үүнийгээ дагаад ургалтан ч удааширдаг байна. Наран цэцэг хизээч өөрийгөө харж өөрийнхөө ишилбийг нарийнхан байна, эсвэл бүдүүн байна гэж голж шилдэггүй. Эсвэл бусад цэцэгсийг харж бусдаас илүү ургаж байна уу үгүй юу гэдгээ үзэж өрсөлддөггүй. Харин зүгээр л нарлуу харж нарнаас аль болох их шим тэжээлийг авахыг хичээдэг. Яг үүний нэгэн адил бид ч бас өөрийгөө голж эсвэл бусадтай харьцуулахын оронд Бурхны хүү Есүс Христ рүү харцаа өргөх нь чухал юм. Еврей номын 12-ийн 1-2-т хэлэхдээ өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болох Есүсөд харцгаая гэсэн байдаг. Үнэхээр бид харцаа цаг ямагт Есүс Христ рүү өргөсөөр байх юм бол зүрх алдаж сэтгэлээр унахгүй. Хэрвээ бид өөрсөд дээрээ бүх анхаарлаа хандуулах юм бол сэтгэлээр унах болно. Хэрвээ бид бусад хүмүүст бүх анхаарлаа хандуулах юм бол урам хугарах болно. Харин бид Есүс рүү бүх анхаарлаа хандуулах юм бол урам зоригоор дүүрэх болно. Ром номын 5:5-д хэлэхдээ найдвар нь биднийг гонсойлгодгүй гэсэн байдаг. Америкийн нэрт зохиолч Хелен Келлер нэгэнтээ үргэлж нарлуу харж яв. Тэгвэл чи сүудрийг үзэхгүй гэсэн байдаг. Наран цэцэгч үүнийг л хийдэг. Тиймээс энэ өдөр хамтдаа наран цэцгээс суралцаж өдрийн туршид харцаа Есүс Христод өргөн амьдарцгаая. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг